Яамт хуудас таахындаа баярлалаа. Нэг сэдвээр нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. Тэгэхээр улсын их хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцхийг дэмжсэн байгаа. За энэ хүрээнд бас яг энэ хуульд орж байгаа өөрчлөлт, за энэ тамхи, за тэр дундаа сүүлийн үед нь электрон тамхи гэдэг ойлголт нэлээд залуу үеийн дундас газар авч байгаатай холбоотойр бид энэ сэдвийг тойрсон зочдыг үрж би тавхнаас мэдээлэл танилцуулах гэсэн юм а. Студидтэй урьсан зочдоо танилцуулъя. Миний баруугаар талаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын халдварт бус өвчтний урьдчилан сэргийлэлт хяналт хариуцсан мэргэжилтэн Булгармаа, замун улсын их хурлын гишүүн Номин Чимэг, эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Цэцэг сайхан, за мөн хүний их эмч доктор Эрдэнэхүү нар манай студид ажиллаж байна. Урилгуулаа баярлалаа. За тэгэхээр Номин Чимэг гишүүнээс ямар ч гэсэн том ихний даваагаа давч уу гэж би харлаа. За энэ мэдээлэл хийлэн болж таач нэлээд баалуулж ах шиг байна. Одоо цаашаа энэ процесс яаж үргэлжлэнэ гэсэн төсөөл таны хувьд байна. За хууль нэлээд уншиж бас улсын хурлын босоо гарлаа. Уг нь бол энэ хуулийг хавар оруулахаар бид нар бэлдээд засгийн газраас санал авах гэжсэн бол санал маш их хоцорж ирсэн. За тэгээ 9 сард бид тэгвэл өргөн байраад засгийн газрын саналыг авч тусгаад өргөн байраад хилцэх болох үед бол улс төрийн одоо тэмцэл үүдээд энэ асуудал бүгд харьцсан. Энэ хооронд бид нар бас маш их хугацаа алдсан. Тэгээ бид нар энэ хуулийг зөвхөн нэг тамхи электрон тамхи гэдэг бүтээгдэхүүний тухай хууль бол биш. Энэ бол нийгмийн эрүүл мэнд, өсвөр үеийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах тухай хууль гэж харж байгаа. Тэгээ сая бол яг уу ингээд хилцэсгээ өмнөх 7 хоногт бид нар чуулганаараа давлаа. За эндээс улсын хурлын дарга болон ажлын хэсэг байгуулад тэгээ ажилуулахын чиглэл өгсөн учраас ажлын хэсэг байгуулагдаад энэ хууль дээр бас бусад ишүүдээс ирж байгаа саналуудыг дүн шинжилгээ хийгээд тусгах хэсгээгээд дараагийн шат руу орохоор л одоо зэгч ах шиг байна. Уг нь бол та бүхэн мэднэ өмнө ч гэсэн тамхины тухай хуулийг хилцэж явах үед бол удаашрах тусмаа үр дүн нь муу гардаг. Яг тэгвэл бид нар бас энэ хуулийг бас нэлээд удаан хугацаанд ярьлаа. Сая гайлын ерөнхий газраас гарсан мэдээлэлээр бол нөгөө тамхи импортлогч компаниуд маань өөрсдөө тамхины татвар нэмэгдэж байгаа ч юм уу те янз бүрийн зохицуулт орж ирж байгаа холбоотойгоор түүнээс урьдчилж татан авалтуудаа маш их хийсэн байна. 6 дахин ихссэн, 2 дахин ихссэн үзүүлэлтүүд бол их байгаа юм. Тэгэхээр ийм л юм гарч бидний тооцоо судалгаа эрүүл мэндийг хамгаалах нөгөө асуудал дээр дахиад хойшлолт гарахгүйгээр бид нар бас ажиллахыг хичээж байна. Энэ талаар бол гишүүд маань зарим нь бол ойлгож байна. Тэгэхээр бас бид бол үргэлжлүүлээд энийг бас анхааралтай бас ажиглаад те ажлын хэсэг ажиллаад явах хаа гэсэн хүлээлттэй. Ер нь бол тамхи эрүүл мэндэд хортой гэдэг нь бүгд нийтээр мэдж байгаа. Гэхдээ яг юунд нь яаж ямар байдлаар нөлөөлөд байгаа. За өнөөдөр яг хэн энэ хортой гэж байгаа бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд байна гэдэг нь яам дээр ямар нэгэн тийм судалгаа энэ төр байдаг юм болоо. Энэ талаараас мэдээлэл өгөх. За тэгэхээр янжуур тамхи бол хүний эрүүл мэндэд ямар хортой талаар маш олон тооны олон жилийн судалгаанууд байдаг. За энэ бол халдварт бус өвчний, зүрх судасны өвчлөл, за тархины одоо харуулт шигдээс хавдар за олон төрлийн одоо уушигны гаралтай эмгэгийн гол шалтгаан бол тамхитай холбоотой байдаг. За сүүлийн жилүүдэд гарч байгаа одоо шин тамхин бүтээгдэхүүн буюу электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи, за зажилдаг тамхи гэдэг олон төрлийн одоо тамхин бүтээгдэхүүнүүд гарч ирж байгаа. За эдгээр бол бүгд ер нь бол тамхин бүтээгдэхүүнд ордог. За тэр ч утгаараа хүний эрүүл мэндэд бол сөрөг нөлөө үзүүлдэг. За электрон тамхины хувьд бол одоо сүүлийн үеийн судалгаануудаар зүрх судасны эмгэгт нөлөөлж гин, за уушигны өвчлөлийг нэмэгдүүлж гин, хордлогыг нэмэгдүүлж гин гэсэн маш олон тооны судалгаанууд байгаа. За мэдээж хорт хавдарт нөлөө үзүүлэлт бол олон жилийн хугацаа шаарддаг. Тэгэхээр ойрын хэдэн жилийн судалгаануудаар бол эрүүл мэндэд хортой, за ялангуяа хүүхдүүдийг донтуулдаг гэдэг нь бол хамгийн эрсдэл. Ягаад гэвэл бүх төрлийн тамхины бүтээгдэхүүнд никотин агуулгадж идэг. Никотин бол хүүхдүүдийг насанд хүрсэн хүмүүсийг тамхинд донтуулдаг. Ийм учраас одоо хамгийн хортой гэж үзэж байгаа. Хавдар гэдэг үг нэлээд дурддаж байна л да. Одоо жишээ нь яг янжуурнч бай, электронч одоо сүүлд ямар ч хөлбөрөд гарч ирээд байгаа юм бүүмүүд. Яг энэ хавдар одоо манайх ч нэг төвшнгөөрөө л нэлээд дээгүүр орд яваад байгаа шүү дээ. Үзүүлж байгаа нөлөөллүүд нь яг юу байна? Яг хавдар гэдэг чиглэлээр ингээд харахад. Тэгэхээр хавдар гэдэг ер нь бол тамхи өөрөө маш олон төрлийн өвчин үүсгэж байгаа шүү дээ. Зүрх судасны, амьсгалын ингээл маш тэрний дотор бол хамгийн дэлхийд тэргүүлж байгаа одоо халдварт ус өвчний тэргүүлэлт бол зүрх судасны өвчин, амьсгалын заван өвчин, хавдар гэдэг энэ өвчнүүд ер нь нас олдод их байгаа. Тэгэхээр хавдар гэдэг маань ер нь тамхи гэдэг маань болохоор өөрөө multi crisis буюу олон ийм эрсдэл үүсгэсэн өвчнийг үүсгэдэг гол өвчин зүйл болж. Хавдар дотроо гэхээр ягаад энэ хавдрыг үүсгээд байна вэ гэхээр энэ тамхин дотор ер нь
7000 гаруй тийм ээ маш олон төрлийн хэмжээний бодис байгаа боловч тэр дотроо яг энийг хавдар үүсгдэг юм аа. Энэ нь хавдар үүсгдэг юм аа гэдэг дэлхийн одоо хавдрын судалгааны үндэсний төвөөс батлагдаад гаргаад ингэж жагсаацсан бодисуудын 70 гаруй тэндээ байдаг аахгүй. Тэгэхээр ер нь бол тэр бодисууд маань жишээлбэл одоо хамгийн бидний сайн мэддэг нитрозамин ч гэдэг юм уу, энхенолын болон бусад хүнд металлын давсууд ч гэдэг юм уу, ингээд янз бүр хүнд металлууд зарим төрлийн амтад энэ үнэр гаргагч гэдэг юм уу, энэ олон төрлийн бодисууд чинь бүгдээр хавдар үүсгэж. Хавдар үүсгэхдээ яг хүний биед ялангуяа бага наснаас тамхи татаад эхлэхэд энэ хавдрын процесс чинь ингээд үйл явц инициац үсэд ингээд чимээгүй ингээд явж байхдаа хүнд мэддэхгүй шүү дээ. Тэгэхээр 10, 20, 30 жилийн дараагаар үр дүн гардаг. Клиникийн төвшөнд, эмнэлзийн төвшөнд ямар нэгэн шинж тэмдэг үзэгдэхгүйгээр цаана процесс нь явагдаад байдаг. Нэг эсэг устгах нь, хоёр эсэг устгах нь, гурван эсэг устгах нь тэдгээрийг өөрчилж, тэдгээрийн бодисын солилцоо, тэдгээрийн эсийн циклийг нь өөрчлөөд өөр хувьсах явц руу явж байгаа. Тэр явц нь 10, 20 жил явж байгаа байхгүй. Гэтэл бид нэр яг амьдралд хүрээд 40-50 нас хүрээд ирэнгүүт тэр нь клиниктэр аль хэдийн хавдар болцсон, өөрчлөлт нь орцсон, эргэтэн дутагдаад, эргэтний үйл ажиллагаа доголдоод гараад эргэтэн бид нар эмнэлзүүдээр өө хавдар болчих гэж одоо л мэддэг байхгүй. Энэ хооронд нь хэдэн жил өнгөрцөн байх вэ? Одоо ингээд чимээгүй явсараа тэгээ баримжаа хугацаа гэж. Тийм яг хавдар болгоо өөр л дөө. Жишээлбэл хоол усруулахын бол одоо нэг 15-аас 25 жилийн хугацаанд гэж бодоход умаа үзүүнийх гэх 5-аас 10 жил байх жишээтэй ч юм уу тийм ээ янз бүр. Тэгээд дээр нь тухайн хүний хамгийн гол нь тухайн хүний дархлаа шин чанар нь хэр байна вэ гэдгээс болж байгаа. Бүх хавдар нэг төрлийн хавдарч байсан шалтгаан үйлчлэлтэй гэхэд 2-3 хүнд өөр өөр илрэлт байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нэр 5-аас 10, 15 жилийн хугацаанд 25 ч байж болно. Хугацаанд энэ нууц үедээ явагдана. Далд үедээ явагдана. Та бол сайхан ингээ явж иж болон цаана чимээг үхэл ирж идэг байх нь л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хавдрын дэлхийн олон улсын судалгаанууд байгаа. Олон улсын энэ хавдрын судалгааны байгууллагууд байгаа. Тэгээд дэлхийн IARC гэдэг хавдрын байгууллагуудаас энэ хавдар үүсгэж элементүүдийг 1, 2, 3, 4 дугаар бүлэг гэдээ хуваацсан байхгүй. Тэгэхээр 1-р бүлэг, 2-р бүлэг, 2-ын А, Б гэдэг нь болохоор ер нь хавдар үүсгэх юм байна. Нэг нь бол бүр шууд хавдар үүсгэх нь хавдах юм бол 2-ын А гэдэг нь бол хавдар үүсгэнэ боломжтой 3 нь бол боломжтой гэж 4-т нь бол ерөөсөө гайгүй гэдэг ч юм ингээд чагсаацсан байгаа байхгүй. Тэгэхэд энэ тамхи гэдэгт бол биднэрт хавдар үүсэх 1, 2-ын А-гийн 70 гаруй бодис шууд байгаа байхгүй. За бид ингээд хоорондоо үз тараад байдаг монголчууд маань тал болсон юм шиг бүч юм шиг. Ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг одоо энэ янжуур тамхи за одоо энэ сүүлийн үеийн электронын тамхины хувьсэл өөрчлөлттэй холбоотой ер нь улс орнуудад юу зөвлөдөг юм бэ? За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тамхины албаны суурь конвенц гэж байдаг. За одоогийн байдлаар дэлхийн 182 орн элсэн орсон энэ конвенц буюу олон улсын хууль байна. За энэ конвенцэд заасны дагуу энэ гишүүн улс орнууд тамхины алдыг сайжруулах чиглэлээр нэлээд хэдэн арга хэмжээг авчиржуулах шаардлагатай гэж үздэг. Тэгээ одоо дэмбихэм бол Empower буюу одоо 6 одоо багц бодлогын арга хэмжээг авч цогцоор нь авч хэрэгжүүлж байж тамхины хяналтыг бол сайн авч хэрэгжүүлнэ. Ингэснээрээ гол үр дүн бол тамхины хэрэглээг одоо хүн амын дунд бууруулна гэж үздэг. За тэгэхээр тамхины хяналтыг сайжруулахад тухайлбал одоо хэрэглээгээ хяна тийм ээ. За хор уршгийн тамхин бүтээгдэхүүн бол тамхин бүтээгдэхүүн хортой. За одоо төрлөөс үл хамааралтайгаар тэгэхээр энэ хортой бүтээгдэхүүний хор хөнөөлийг олон нийтэд туршилтанд таниул. За тэгээд эрүүл мэндийн анхааруулга ийг одоо ил харагдах хугацаар ингээ байлга. За тэгээд тамхи хортой бүтээгдэхүүн зохицуулалттай байх хэвээр онцгой албан дотор ногдуулдаг байх хэвээр. Тийм учраас татврын болон үнийн бодлохоор ингээд тамхины хэрэглээг бас хязгаарлах шаардлагатай. За тэгээд энэ хортой бүтээгдэхүүнийг одоо сурталчлах, ивент гэх одоо дэмжих энэ одоо юунуудыг бол бүгдийг бүрэн хариулах шаардлагатай гэсэн ийм зөвлөмжийг өгдөг. Одоо чи номын чимэг гишүүний хувьд бол янжуур тамхиныхны талд ороод электрон тамхиныхын гэдэг наач гэдэг юм уу одоо ингээл 9 жилийн юм мэдээлүүд явж ил дээ. Энэ бүгдийг ер нь та яаж сүрж зүгээр таны түрүүний хэлсэн одоо энэ зөвхөн тамхинд оруулах гэдэг хуулийн өөрчлөлт биш ээ. Монголын ирээдүйн талаа юм уу гэдгийг анхааралтай байна л да. Ер нь одоо тэгээд яг энэ улс төрийн дайралт гэдэг юм уу нэг ийм зүйлүүдийг та яаж хүлээж авч байна? Уу яг анх энэ хуулийг ахлах болсонтой холбоотойгоор л хэлсэн асуудал та. Тэгээд энэ чинь нэг нийгэмд бол энэ чинь янжуур тамхи, электрон тамхи гэдэг нэг хоёр нөхдүүд зах зээлээ булаацалтаа дайтанд тий улс төрчдийг лоббидод байгаа юм шиг харагдулт юм байлээ. Яг ачир дээр бол эдгээр чинь нэг нөхдүүд юм байлээ. Хоолоо нэг тал. Тэгээд энэ хуулиар чи ер нь бол зорьсон зүйл нь бол хүүхэд өсвөр үеийнхний тамхитал үнэхээр ихсэн байна. Бид бүгдээрээ л хин нэгний одоо аав ээж
их жах эмээ өвөө байгаа. Хүүхдүүдийнхаа эрүүл мэнд ямар хөө байгааг бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Ялангуяа одоо өсвөр үеийн настай ийм хүүхдүүдтэй эцэг эхчүүд, за багш, эмчнэрийн хийж байгаа юм бол энэ хүүхдүүдийн дундх тамхитлал үнэхээр ихсэн байна. Янжуур тамхинч төр электрон тамхинч төр ихсэн байгаа. Зөвхөн электрон тамхи биш. Тэгээ электрон тамхины хувьд бол шинэ төрлийн бүтээгдэхүүн ямар ч хуулийн зохицуултгүй яваад задгаа явсан учраас бүр хүүхдүүдийн дунд маш хүчтэй тархсан. Энэ дээр бол эцэг эхчүүд үнэхээр санаа зовж байгаа. Энэ бол өөрөө судалгаагаар тэр цааш-цаашдын донтолт янжуур тамхины руу орох донтолтч байна. Өөр хууль бус мансууруулах одоо бодис руу орох донтолтын ч зам болж ийн гэдэг юм бол олон улсад энэ чинь судлаад энийг энэ рүү чиглэсэн одоо улс орнууд юу гэдгийг хориглоод зохицуулт хийхээгээд хязгаарлалцсан байгаа байхгүй. За тэгээд энэ л асуудлыг бол барай явж байгаа. Тэгэхээр энэ хуулийн төс төр бол энэ бүтээгдэхүүнүүдийг яг адилхан хүүхэд өсвөр үеийнхнөө чиглэж байгаа энэ асуудлыг л бууруулах адилхан зохицуултыг хийж байгаа. Сая бас хэллээ энд чинь зохицуултын арга байна, эдийн засгийн арга байна. За янжуур тамхин дээр бол дэлхийд байхгүй хямдхан үнэтэй янжуур тамхитай маш муу чанарын янжуур тамхи орж ирдэг. Тэгэхээр татврын бодлогыг бол нэлээд шинжлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Электрон тамхин дээр хүүхд залуучууд ерөөсөө орцсон нь хаа дуртайдаа татдаг, хин дуртай нь оруулж ирээ сургууль үсчин одоо юу гэдэг хаа чамаагүй зарж байгаа. Тэгээд дээр нь одоо онлайнаар болон цахим ертөнцөөр бол зар сурталчилгаа маш хүчтэй явж байгаа. Энэ бүхнийг зохицуулт орж ирсэн. Энэ хүүхдүүдийн татдаг байгаа одоо хортой бүтээгдэхүүн чи зайрмаг биш шүү дээ тий. Зайрмаг бол яг үзээцгний ямттай, таруулсны ямттай, ванилины ямттай гэдэг олон янз байдаг баг. Тэрүүгээр нь одоо татаад энэ 10-11 настай хүүхдүүд хүртэл энэ тамхиныг хэрэглэгч болж байна. Гоё юм байна, гоё үнэртэй юм байна гэдэг. Тэгээ энийг чинь 20-од одоо дэлхийн хөгжилтэй барууны болон нийгмийн эрүүл мэндэд маш их анхаардаг тэр бидний жишээ аваад байдаг Австрали, Шинэ Зеланд нь энэ үнэр амтыг бүгдийг 20-од байгаа байхгүй. Ингэжээс хүүхдүүд татагдахгүй байна гэдэг. Энэ зохицуултыг оруулж ирж байгаа. Тэгээ анх энэ хуулийг бас барай явж хахад Евразийн нөгөө худалдааны төр хилцээр гэж юм орж ирээ. Тэгтэлцгийн газар чинь одоо нөгөө юу тамхи хортой бүтээгдэхүүн татвар авах ёстой гэдэг Орсын конвенц хуулийнхаа эсрэг гайлын албан татврыг тэглэн гэдэг юм оруулж ирээд янжуур тамхи шүү дээ. Энэ дээр би бол одоо бүхий л байнгын орон дээр үгээ хийж аргаа ядаад хэвлэл олон нийтэд гарч ийм юм байж болохгүй гэдгийг бол нэлээд анхааруулсан. Тэгээ янжуур тамхины лобби ч байсан бол тэр үед бол дугаал өнгөрөх байсан байна. Энэ дээр бол би ерөөсөө худлаа болохоор эмзэгэлдэггүй. Ер нь олон нийтэд хэлэхэд бол ингэж сошиалд хоёр тал байлдж байгаа юм шиг боловч цаагаараа бүгдээрээ хамтдаа нэг зах зээлээ хуваагаад авцсан олигопол зах зээлтэй. За чинь төгрөлийн хэмжээгээр н ороод би энэ электрон тамхиг хийнэ. За янжуур тамхи оруулж ирдэг нөхдүүд нь өөрсдөө электрон тамхи оруулж ирдэг. Электрон тамхи оруулж ирдэг нөхдүүд нь өөрсдөө янжуур тамхиос оруулж ирж ирсэн. Энэ чинь өөрөө электрон тамхи татаад ирэхээр хүүхдүүд дахиад янжуур тамхи өөр юм руу ордог болохоор холбоо хамаарал бүхий зах зээлэхгүй тусдаа бол биш. Энэ болохоор тэгээд нэг нөхдүүд тэгэл одоо юу гэдэг намын чимгийг муухай харагдаж болчвол одоо мохоод энэ хуйлаа болж байх гэдэг байдлаар хандж явах шиг байлээ. Тийм бол биш. Энэ бол зөвхөн намын чимгийг явуулах гэдэг хууль бол биш шүү дээ. Олон мянган одоо эрүүл мэндийн салбарынхан аав ээж нар багш нарын асуудлыг олон жил хилээд энийг нь харин бодлого тодорхойлогч нар янз бүрийн байдлаар одоо лоббинд орд юм уу явдггүй байсныг нь л явуулах ёстой зүйл гэж одоо бодоод л барьж авсан зүйл гарах хичээнэ. Намын чимэг гүшүүнийхтэй нэг юм. Ер нь ингэж байгаа. Бид нар түүхэн эргээ харах юм бол 1950-аас 54 оны үед энэ тамхины үйлдвэрлэгчд бас нэлээд идэвхтэй ажиллаж гисэн байхгүй. Яагаад гэсэн бэ гэхээр тэр үед нөө шинжлэх ухааны өгүүлбэрүүд гараад ирсэн. Тамхи хортой юм байна, хавдар үүсгэх юм байна, уушгины өвчин үүсгэх юм байна. Тамхи бол нөгөө энэ эрүүл зүгээр зан үйл гэж ойлгоод байсан чинь ийм асуудалтай байна. Шинжлэх ухааны өгүүлбэрүүд гараад эхлэхгүй. Тэнгүүд тэр өгүүлбэрийн үр дүнд хүмүүс нөгөө сэтгүүл зүй аваад тэрийгээ нөгөө энгийн байдлаар ард түмэнд танилцуулаад ирсэн чинь яасан бэ гэхээр хүмүүс зовниж гисэн. Би тамхи хийж байгаа хавдар болох юм байна. Би тамхи хийж байгаа өвчтэй болох юм байна. Их мэдэж шүү дээ. Яг ингээд нөгөө хүмүүсийн зовнил үүсээд эхлэнгүүд нь юу үүссэн бэ гэхээр нөгөө тамхи үйлдвэрлэгчид өөрсдөө зовниж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүдээ тэд нар яасан бэ гэхээр тэр Нью-Йоркт бүр нууц уулзалт хийсэн байна. Нууц уулзалт хийснийхээ үр дүнд юу болсон бэ гэхээр ерөөсөө PR явуулах болохгүй нэгээд маш том PR компани хөөсөлсөн. Тэр компани одоо хүртэл дэлхийд тэр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр тэр яасан бэ гэхээр ерөөсөө тамхиг нөгөө улс төрийн шийдвэр гарах гэдэг шүү дээ. Тэрнээс чиглэлээд FDA зарим зүйлийг хөрвүүлэх гэдэг гэх мэт шүү дээ. Одоо яг бидний Монгол улсад явж байгаа шиг процесс явагдсан байхгүй. Тэнгүүд яасан бэ гэхээр аль хаар засгийн газрын тэр нөгөө зохицуулгыг удаашруулах тэр тулд маш олон төрлийн арга хэмжээ авах. Тэрний нэг нь үлээр юу гэсэн бэ гэхээр анх гаргаж байгаа энэ хийж байгаа энэ судалгаа хийж байгаа хүмүүсийн
шинэ ухааны споромж төр үзүүлсэх гэж шинэ ухааны ийм судалгаа гарсан, ийм бодлоо гэж удаашруулсан. Иргэдэд нөгөө тийм ойлголт. Хоёрдугаар тэр явцыг удаашруулахын тулд нотлохоо дутуу тамхи хортой гэдэг нь батлагдаагүй гэдэг ч юм уу тиймэрхүү мэдээллүүдийг явуулсан. 3-дугаарт болохоор эмчнэр энийг хамгаалж гинаач гэдэг юм. Бүр тийм өөр хэлбэрийн гэх мэтчлэн ингээд маш олон төрлийн PR-уудыг явуулж ирсэн байхгүй. Яг тэрийг өнөөдөр бид нэр ингээд харахаар яг тэр манад өнөөдөр тавтагтаа явагдаж байгаа байхгүй. Эмч биш мөртлөө эмчийн халаад өмсөд тамхи электрон тамхи сайн шүүгээ рекламдаад ингээд явж байна. Дараа нь энэ хүмүүсийг гутааж байна тийм ээ. Янз бүрээр одоо хэлбэр төрсөөр нь гутааж байна. Янз бүрээр гутааж байна. Дээр нь хамгийн гол явуулаад байгаа юм энэ электрон тамхи чинь зүгээр шүү. Ямар нэгэн нотлогоо байхгүй. Тийм судалгаа гараагүй ч юм уу. Судалгаа нь баталгаатай биш гэдэг юм. Гэтэл 50 онд гэхэд тэр судалгаанууд аль хэдийн гарсан байсан. Тэрнээс хойш тамхи бол асуудалтай болцсон гэдэг нь нотлогдонгууд 57 оноос яасан бэ гэхээр тэд нэр аргаа өөрчилсөн байхгүй. 57 онд яасан бэ гэхээр тэд нэр шүүлтүүртэй тамхи гаргачлаа бид нар. Одоо шүүлтүүртэй тамхи бол хоргүй шүү. Тэр үед одоо бууж өгсөн байна шүү дээ тэр үед. Тэгэхээр одоо дийлэхгүй болохоор шинэ ухааны нотлохыг тэр үед бол асар эсэргүүцсэн. Дараа нь тэр шүүлтүүртэй тамхи гарчлаа. Одоо зүгээр гээд. Тэгээ зүгээр нь явсаар байгаа шүүлтүүртэй тамхи ч гэсэн хортой болоод одоо ингээд батлагдчихсан шүү. Тэнгүүт электрон тамхин дээр эренгүүт электрон тамхи дөнгөж гарсан судалгаа нь ингээд асуудалгүй судалгаа нь бол ямар нэг харин сайн гэж юм энэний эсрэг яагаад ийм арга хэмжээ авах чам гэсэн PR-ууд явж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дандаа юг удаашруулах чинь өгөхлөөр өнөөдрийн энэ гарч байгаа хуулийн өөрчлөлт төр засагт руу ороод батлагдах гэхэд тэрнийг л удаашруулсан бүх төрлийн аргачлал байгаа. Одоо ингээд нотлцохоор займарч ирсэн нөгөө талын хүмүүс үл хэлэх үггүй болчиход байна шүү дээ. Аргаа өөрчлөлт гэж юм яа. Манай яаман дээр за янж үүрэнч бай электронч хийсэн судалгаанууд юу вэ? Одоо эдийн ийм тоо 13-аас 15 насны сурагчдын 11% электрон тамхи хэрэглэдэг байсан бол өнөөдрийн тоо 25 гэдэг. Ч маш богино хугацаанд 2 дахин гарна нэмэгдээ явчихад байгаа. Энэ хэрэглээний за тэгээд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн гэдэг талаас нь харуул ямар хуу судалгаанууд юм байна. Тэгэхээр эрүүл мэндийн яамнаас бол тогтмол одоо давтамжтайгаар судалгаануудыг хийж явдаг. За жишээ нь хамгийн гол судалгаа бол одоо STEP судалгаа буюу халдвар тус өвчний эрсдэл хүчин зүйлийг үнэлэх судалгааг бол 4-5 жилийн давтамжтай хийж явдаг. За 2013 оноос хойш харахад бол нийт хүн амын дунд тамхиталт ерөөсөө буурахгүй байгаа. За өмнө нь нэг 28 орчим хувьд 20 эдэн хувьтай байдаг бол одоо 2019 оноор байдлаар бол 28% хിവэр л байгаа. За тэр дотроо эрэгтэйчүүдийн тамхиталт бас буурахгүй. Эрэгтэйчүүдийн бараг 50 орчим хувь нь бол тамхи татдаг хിവэрэ байгаад байгаа янз бүр тамхины хувьд. За сүүлийн 2019 оны судалгаагаар бол залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байна. За тэр үед бол нэг 3 орчим хувьтай байсан бол 2023 оны тооцоогоор бол судалгаагаар бүр 20 хэдэн хувь руу ирсэн 25% руу. Тэгэхээр одоо 13-аас 17 насны залуучууд өсвөр үеийнхний хувьд бол электрон тамхины хэрэглээ бүр огцом нэмэгдэж байна. За энэ хүүхдүүдийн дунд бол янз бүр тамхины хэрэглээ 20 орчим хувьтай, электрон тамхи бол 25% одоо хэрэглээтэй байна. Тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэхээр түрүүн Намин Чимэг гишүүн бас хэлсэн электрон тамхи ерөөсөө тамхин бүтээгдэхүүн гэдэгт орохгүй зохицуулдаггүй байгаатай холбоотой импорт бүр хэд дахин нэмэгдэж байгаатай холбоотой хүүхдүүдийн дунд хэрэглээ бас огцом нэмэгдэж байна. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ энэ одоо электрон тамхи хэрэглэж байгааг ерөөсөө мэдэхгүй байгаа. Яагаад гэвэл нөгөө утаад тамхитай адилхан ямар нэгэн үнэр гаргахгүй учраас эцэг эхчүүдийн дунд хүүхдээ тамхи татж байгааг мэдэхгүй тохиолдлууд маш их байна. За тэгээд электрон тамхи татж байгаа хүүхдүүдийн нас бүр залуужж байна. Одоо бүр зарим нь түрүүн хэлсэнтэй 10-11 настай хүүхдүүд хүртэл энэ тамхиг татж байна. За тэгэхээр электрон тамхиг юу гэж сурталчлаад байна гэхээр энэ бол аюулгүй. Тэгээ хамгийн гол нь хүүхдүүдийн анхаарлыг татах нөгөө сонирхлын төрүүлэхүйц амт үнэрийг нэмж байгаа. Ийм учраас хүүхдүүд энийг бол нөгөө анх бол сайхан гоё амттай юм байна гэж сонирхож татж байгаа тохиолдлууд маш их байгаад байгаа. Одоо чи Намин Чимэг гишүүний хуулийн төсөл өргөн барайл ингээл тэнгүүд. За хэрвээ хууль батлагдах юм бол нэг харьцаг тамхи 15-20 мянга ч л нэг юм үржүүлж гаргаал нэг тоо барил тэргээр болбоод байгаа харагдаад байгаа юм л та. Аюун зүгээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг татвартай холбоотойгоор нь ямар зөвлөмж өгдгийг татвар нэмээд үнийн өсгснөөр үнэхээр тамхитлалт буурдаг юм. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж бол тамхины татвартай холбоотойгоор ер нь ямар ч төрлийн тамхин бүтээгдэхүүн янжуурч бай, бусад төрлөнч бай, тамхин бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн 75% буюу түүнээс дээш нь татвар байхыг зөвлөдөг. Нэг өсөндөө хортой бүтээгдэхүүн тамхиг хэрэглэснээрээ хүний биед ашигтай хортой нэгч зүйл байхгүй. Учираас тэр чигээрээ химийн хорт нэгдлүүдийн одоо
нийлмэл ийм бүтээгдэхүүн учраас энэ бүтээгдэхүүнийг аль болох ер нь битгий хэрэглэж байгаа. Бүр бага хэрэглээрэж биш, битгий хэрэглээрэй гэж байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг болгоо нөгөө одоо эдийн засгийн аргаар нэгсэн хэрэглээг буруулах нэг арга гэж үздэг. Энэ нь үр дүнтэйч байдг нь судалгаагаар нотлогдсон байдаг учраас тамхин бүтээгдэхүүний татварыг ингэж өндөр байлгах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Тэгээд тамхины одоо татварыг 10%-аар нэмэгдүүлснээр тамхины хэрэглээ 4-5%. За бага дунд орлоготой улсуудад бол 8% хүртэл ч юм уу минимумдаа ингээ буурдаг гэсэн судалгаанууд байдаг. За тэгээд Монгол улсын хувьд бол одоогийн байдлаар тамхины үнц хямд байна, татварч бага байна. Тэгээ энэ бол хэрэглээг бас өгшүүлэх нэг мотивац болж ийн гэж үзэж байгаа юм. Тэгэхээр одоо энэ оруулж байгаа тамхины хуулийн тамхины алдын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт за түүнтэй дагалдан одоо өргөн мэдүүлж байгаа онцгой албан тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тамхины татварыг одоо үе шаттаагаар нэмснээр одоо тухайлбал 2026-аас 2030 хүртэл үе шаттаагаар нэмснээр Монгол улс бол тамхины янжуур тамхинд оногдох одоо тухайлбал татварын хэмжээ 2030 он гэхэд нэг 75% хүрэхээр тэрнээс 26 он болонгууд л шууд тийм ингээд өндөр болчих юм ерөөсөө байхгүй. Тийм ингэснээрээ хэрэглээ нэг 14 орчим хувиар буурна гэсэн тооцоол хийсэн байгаа. За энийг бол манай засгийн газар сангийн яам, эрүүл мэндийн яам, гайл татварын ерөнхий газар гэдэг ерөнхийдөө хамтраад эрүүл мэндийн байгууллагатай хамтдаа гаргаад ингээд гаргасан тооцоол юм байгаа юм. Тэгэхээр энэ олон нийтэд одоо буруу ташаа мэдээлээд байгаа татвар нэмлээ маргааш 15-20 мянга болно гэсэн юм бол тийм л ерөөсөй байхгүй. Одоо тухайлбал янжуур тамхин дээр Монгол улс одоо хүртэл 20 ширхтээ янжуур тамхи бол 836 төгрөгийн онцгой албан тутайгаа байхгүй юу? Одоогийн байдлаар. За одоо санал болгож байгаа өргөн мэдүүлсэн югаар бол татвар нэмэгдлээ гэхэд 2026 оноос бол 2000 төгрөг болно. За тэгээд 2000, 4000, 6000, 8000, 2030 он гэхэд л нэг 100000 төгрөг татвартай болохоор ийм байгаа. За тэгээд одоо чинь тамхины үн хямд байна гэдэг хэсэгтэй манайх чинь тухайлбал Монгол улс бол нэг 3500 орчим төгрөгийн тамхи бол жишээ нь 2000 төгрөгийн татвар нэмэгдлээ гэхэд нэг 4200 ч юм уу 4700 орчим төгрөг болохоор ингэж одоо дараа жил гэхэд за ингэж нэмэгдэхээр тэр хилээд байгаа 15000 20000 гэдэг нь бол 2030 онд одоо нэмээд те тэгжил нэмэгдэхээр ийм байгаа. Зураг харагдаж байна. Тийм тэгээ одоо бид нар маш их санаа зовж байна. Ягаад тэр хуулаа ингээд бид нар одоо боловсруулад те ярьж одоо хилцэж эхэлснээс хойш нэлээд олон сар өнгөрчлөө. Энэ хооронд импорт угаасаа тамхины компаниудын бизнес эрхлэгчдийн угаасаа хийдэг л алхам зөвхөн Монголд биш хаасайгүй авд хийдэг хэрэгжүүлдэг одоо сөрөг одоо юу гэх юм бэ мешер гэх юм уу дарах хэмжээ ингээд импортоо огцом нэмэгдүүлж чинь те татан ултаа хийж шин чинь одоо дараа жиг татвар нэмэгдлээ гэхэд одоо чинь бидний тооцоолсны дагуу нөгөө хүссэн хэмжээний татварын орлого маань орж ирэх нүг үе гэдэг чинь хүртэл одоо эргэлзээтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр цаг хугацаа бол айгүй маш чухал фактор болж байна да. За эцсийн шийдвэрийг тантай нэг өрөө сууж байгаа хүмүүс гаргана. Ер нь гишүүд дунд таны яг энэ хуультай холбоотойгоор дэмжлэг ер нь хэр байна? За одоо шинэ лобби бүлэг байгуулаад ингээл уулзалт тэгэл гар үсрээд болоод хувилбарууд байдаг. Ер нь дэмжлэг хэр байна? Танд юу мэдрэгдэж байна? Нөгөө талд нэгд одоо янжуурын чөлөлтөнд чинь нэгдсэн бол одоо тэр компани тэр салбарынхан улсын хурал дотор сууж байгаа гэж ярьдаг шүү дээ. Тийм төлөөллүүд бас байгаа юм шиг үстэй. За энэ хуулийг анх санаачлаад явхад энэ бол гэхдээ угаасаа нийгмийн шаардлага л та. Тэгэхээр иргэдийнхаа төлөөл болоод иргэдтэйгээ ажилтдаг энэ улсын хурлын гишүүдийн хувьд энэ үнэхээр нийгмийн асуудал болцсон байна гэдгийг маш сайн мэдэрч байгаа. Тэгээ ийм ч учраас бас энэ хуулийг зөвөө энэ дээр арга хэмжээ авах зүйтэй хүүхэд өсвөр үеийнхнийгаа бид нар тамхитлаас хамгаалах зүйтэй гэдэг дээр одоо нийтдээ надаас гадна 77 гишүүн нэгдэж гарын үсэг зурсан. Зөв шүү энэ бол гэдэг. Тэгэхээр энэ би бас нэг олзуурхаад байгаа юм. Би анх энэ хуулийн төслөө үзэл баримтлалыг нь боловсруулчаад эрүүл мэндийн яамн дээр хилцүүлэг хийхэд манай эмчнэр тэгж хэлсэн. Бид нар бол дэмжнэ. Энэ бол ойлгомжтой. Бид нар харин ч одоо хоцорж арах хэмжээ авч байна. 13 жил бид нар энийг хийх гээд хийж чадахгүй зогсоод байдгаа. Тэг гол нь та тэр улсын хурлын гишүүдэд анхаараарай. Тэнд чинь л улс төрчид лоббинд ороод гацаачдаг шүү гэж хэлсэн. За миний хувьд ч гэсэн одоо шинэ парламент ч одоо ороод нэг жил хагас одоо 2 жил арай хүрэхгүй л явж шүү дээ тий. Тэгээ хүнд хэрэгтэй бас нэг үр дүн гаргах хууль хийх юмсан л гэдэг одоо нийгмийн захиалгын үндсэн дээр л энэ хуулийг хараад гишүүд маань бас их сайн ойлгож байгаа. Би бас энийг 126 гишүүнтэй за ялангуяа 3-2-оос их нь бол анх удаага сонгогдсон гишүүд байгаа шинэ гишүүд. Тэгээ ялангуяа одоо нам харгалзахгүй энэ асуудал дээр энэ асуудлаа зөв шийдье гэд нэгдэж байгаа гишүүдтэй бол би
маш их талархаж байгаа. За зарим гишүүдтэй би бас хөдөө орнуудтай гадаад томилтой байсан болохоор энэ хуулиа танилцуулж амжаагүй. Зарим гишүүд нь бол яг үнийг хэлэхэд бол бас лобби байд юм уу те эрх ашиг хамгаалах гэсэн гишүүд бол байгаа. Энийг бол олон нийт бас сайн одоо шүүж харах баха гэж бич манай ард иргэд бол ухаантай. Ард иргэдийнхэн дуу хоолой үнэхээр ялах юм уу? Тэнд мөнгөтэй лоббидод байгаа хэсэг нөхөд ялах юм уу гэдэг бол ард иргэдийн одоо нүдэн дээр илэл гарч ирэх байх гэж харж байгаа. Тэгэхээр би бол энийг энэ бол одоо үнэхээр бид нар хойч үе боддог Монгол улсын тусгаар тогтнол эрүүл хүнтэй байх асуудлаа боддог юм бол тэр нэг хэсэг нөхдүүдийн бизнес эрх ашигаас илүүтэй нийгмийн эрүүл мэнд бол үндэцүүл энэ дээрээ зарчмын хувьд бац зогсоосоо л гэсэн хүслээр тэр хүмүүстэй бол хандаж одоо аль болох ойлгох гэж явж байгаа. Мэдээж ихтгэл найдвар бол байгаа 126 гишүүнтэй болсных энэ одоо асуудлаа шийдэж чадахгүй бол үнэхээр ард иргэдийнхаа төлөөлөл болж чадж гэнэ үү гэдэг дээр бас бид чинь анхаарлын тэмдэг тавих хэрэгтэй болно шүү дээ гэж л харж байна да. Ер нь одоо таширнд одоо татвар нэмээд тавих хайрцаг нь 20,000 болох юм байна гэдэг энэ тоог албаар ингээд өргөөл тавиад байна л да. Ер нь одоо байгаа үйлчилж байгаа хууль маань ер нь яачаад байна. Таны оруулж ирж байгаагаар одоо ингээд явах юм бол ямар төсөөлөл, ямар үр дүн хүрнэ гэж та юу нэг төлөвлөд байгаад байна. Татврын асуудлыг бид нар бас нэлээд нарийн судалсан. Тэгээд Монгол улс чинь өөрийнх нь орлогын хэмжээ, хүн амынх нь орлого, амжиргааны түвшин, инфляц гээд саксны бүтээгдэхүүний өсөлт гээд бүх юмыг бид нар тооцоолж байгаа. За энийх нь тооцоолоод үзэхээр манай Монгол улс чинь 2013 оноос байна уу да. Уг нь бол юу байсан бэлээ? Гайлын албан татвараа бид чинь доллараар тооцож авдаг байсан бэлээ. Тэгээ гайлын албан татвараа тэр үед доллараар тооцоод нэг үзэхээр одоо нэг хайрцаг янжуур тамхин дээр 1600-аас 1700 төгрөгийн татвар оногдуулдаг байсан байна. Биш онцгой албан татвар шүү уучлаарай онцгой. Тэгтэл одоо ч нөгөө нэг тэр доллар биш төгрөг болонгууд 836 төгрөг болоо номинал болчихж байгаа байхгүй юу? Тэгээ энэ бол нэгдүгээр онцгой албан татврын хувьд бид нар бол ингээд дандаа багасчихж байгаа. За 2017 онд бид нар чинь Монгол улс өөрөө ингээд нөгөө татвараа тэр одоо юу гэдэг тэр лобби байд юм уу нэмж чаддгүй л исэн байлээ. Тэгээд дандаа л нэг олон улсын байгууллагууд одоо шахалт үзүүлж хүү та нар нийгмийн эрүүл мэндийн татврын бодлогоор хийж чадахгүй шүү дээ. Гээд одоо олон улсын валютын сан IMF Монгол улсыг одоо өргөх төссөн хөтөлбөртөө оруулахдаа нөхцөл нь арх тамхиныхаа татвараа нэмээ. Та нар ч одоо өөрсдөө хийж чаддгүй мө тэгвэл бид нар одоо шахая гэд нэмсэн байна. Тэр үедээ гайлын албан татвар дөнгөж 5% үнийн дүнгийн байсны 30%, одоогийн байгаа 30% аваачаад онцгой албан татврыг 3 үе шаттайгаар одоо 3 жилээр ингээд нэмэхээр оруулж ирсэн. Тэр үед ч гэсэн ингээд нөгөө тамхиныг игдэх нөхдүүд маань одоо далд эдийн засаг өснө, тамхи хүнтэй болох нь, хуурамч тамхи болох нь гэдэг айлгах тактикууд явсан боловч одоо гарсан үр дүнгээр харахад ерөөсөө тийм зүйл байхгүй юм байл юм. Тэгээ одоо болохоор бид нарт дэлхийн эрүүл мэндийн байгууллагч зөвлөж байна. Дэлхийн банкч бүр Монгол улсын төсвийн бодлого дээр төсөв санхүүгийн бодлого дээр томоохон дүгнэлт энэ жил гаргасан. Төсвийн бодлого дээр нь онцгойлж дурдсан нийгэм нь бол арх тамхиныхаа онцгой албан татврыг та нар нэмээ. Адилхан орлоготой, адил амжиргааны түвшинтэй улсуудтай харьцуулахад танах тамхины татвар чинь маш хэмд байна. Ядаж дараа жил 2026 он гэхэд 0.28 цент буюу нэмэхээр яг одоо дараа жил бид нар 2000 гэж төсөөлж байгаа хуулиндаа энэ тоогоор заавал нэм. Эрүүл мэндийн зардал чинь үнэхээр амар болсон байна. Хавдар байд юм уу? Эрүүл мэндээс үүдж байгаа энэ зардал чинь үнэхээр амар болсон байна. Энийг гол хийх төрийн бодлого чинь татврын бодлого шүү дээ. Энийг алдагдуулсан байна гэдгийг хэлээд байгаа. Тэгээ бид нар бол мэдээж одоо амжиргааны түвшин хөрш орнуудынхаа тамхины одоо үн бол манахаас 2-3 дахин хүнтэй байгаа янжуур тамхин дээр. Тэрнтэйг нь зохицуулаад яг үе шаттайгаар нэмж байгаа. Тэгэхээр огцом нь бол нэмэхгүй мэдээж. Энэ бол мэдээ сөрөг үр дагавар гарах учраас тэгээ одоо нэг түрүүн болормоо зөвлөх манай сангийн яамнаас тооцоол гаргаад 3800-аар зарагдж байгаа тамхи бол эргэжил нэг 4700 боломж гэдэг юм уу аажмаар нэмнэ. Тэгээ инфляц дээр бодохоор бас хангалттай биш. Гэхдээ бид нар сөрөг үр дагавар гарахгүй үүднээс ийм аажмаар нэмж байгаа. Тэрийг л олон нийтэд буруу ойлголттой олон нийт байтугай ардсан намын бүлэгдээр хүртэл ийм буруу тооцоолтой буруу мэдээллийг бол ингээд тарааж байгаа нь бол одоо энэ хуулийг илүү айдаст одоо тий бусдад болгоомжлол үүсгэж байт юм уу зогсоох ийм л тактиктэй нөхдүүд үзэж байна. Гэхдээ энэ бол бидний одоо хийх ёстой нийгмийн эрүүл мэндийг одоо сайжруулъя гэж Монгол улс үнэхээр зорж байвал заавал хийх ёстой асуудлын нэг л гэж би харж байгаа. Түрүүнээр Эрдэнэхүйн PR гэж хэлсэн чи одоо чи миний иргэн тойрны жишээ нь байна л да. Янжуур тамхинаас гарахын тулд электрон тамхиг татж байгаа. Одоо оюулын санхтад тавьж байгаа нэг нөхөр байна. За зүгээр гарыг сүсэлтэй хүмүүс л байгаа.
одоо тэр тариа мараа юу ч хэлээ нэг имчилгээний юм хэрэглэх гээд үзээд байгаа нөхдүүд ч гэсэн байдаг. Актны донтолт гэдэг нэг ойлголт чинь тэр хүний хүслээр болдоггүй юм шиг байна. Одоо чиний үед электрон терапиг 10 11 наснаас хэрэглээд үзсэн байна гэдэг маань юу н ирээдүйн 5 10 жилийн дараа ямар дүү зэрэг хүлээж ирэмж юу яам төсөөлж байна. Ч бас том эрсдэл байна. Тэгэхээр электрон тамхи хэрэглэж байгаа хүүхдүүдийн дунд дараа нь янжуур тамхи хэрэглэхэд янжуур тамхинд донтох эрсдэл бол 3-аас 7 дахин өндөр байна гэсэн судалгаанууд байгаа олон улсад. За тэрнээсээ цаашлаад бүр мансууруулах сэтгэц нөлөөт бодисын одоо хэрэглээнд донтох эрсдэл бол зарим судалгаагаар 2 дахин, зарим судалгаагаар 3.5 дахин өндөр байна гэсэн судалгаанууд байгаа. Тэгэхээр энэ бол хортой одоо эрсдэлийг тамхинаас гаргадаг хэрэгсэл биш, эсвэргээрээ хүүхдүүдийг багаас нь одоо нөгөө тамхинд донтуулдаг гол одоо эрсдэл хүчин зүйл болоод байгаа нь бол маш аюулын харангыг дэлдэж байна. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн хувьд бол одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн тамхинаас гаргахад тамхи никотин агуулсан бүтээгдэхүүнээр одоо орлуулж тамхинаас гаргаж одоо тийм эмчилгээг санал болгоно гэсэн одоо зөвлөмж ерөөсөө байдаггүй. Тэгэхээр энэ бол ташаа мэдээлэл одоо тамхины хэрэглээг бууруулдаг, тамхинаас гаргадаг гэсэн ямар ч одоо нотлохоо судалгаа бол олон улсад байхгүй байгаа. Тэгэхээр ийм буруу төөрөгдүүлсэн мэдээллийг ард иргэдэд өгөөд за эн чинь илүү хор багтай юм байна. Тийм учраас тамхинаас гаргадаг хэрэгсэл учраас ер нь бол ингээд татвар нь бага байх хэвээр энийг зохицуулах шаардлагагүй гэдэг мэдээллийг буруу мэдээллийг ард иргэдэд өгөөд байгаа. Тэгэхээр энэ бол нотлогдсон яг олон улсад тийм судалгаанууд байхгүй. Эсвэргээрээ харин электрон тамхи бол адилхан л тамхин бүтээгдэхүүн харин ч илүү багаас нь донтуулдаг, илүү цаашид одоо олон төрлийн донтуулах эрсдлийг нэмэгдүүлдэг ийм судалгаанууд бол байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байр суурь бол энэ дээр бас тодорхой байдаг. Электрон тамхи бол хор багтай бүтээгдэхүүн биш. Янжуур тамхич бай, электрон тамхич бай, одоо никотины уудч бай. Ер нь ямар ч төрлийн тамхин бүтээгдэхүүн бол ялгаагүй хүний биед хортой. Тэгээд хортой бүтээгдэхүүнээс одоо ортой бүтээгдэхүүнийг нэгийг нөгөөгөр солисноор бол тамхинаас гарна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тийм учраас зарим хүмүүс тийм одоо ташаа ойлголт бас байдаг. Энд электрон тамхиг чинь тамхи гэж үздэг юм байна лээ шүү дээ. Тийм юм байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас электрон тамхи болон янжуур тамхи за бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг бүгдийг тамхин бүтээгдэхүүнд хамааруулж хуулийн хатуу зохицуулттай одоо болгох шаардлагатай гэж зөвлөдөг. За тэгээд мөн тамхинаас гаргадаг хэрэгсэл гэдэг. Энэ бол одоо ерөөсөө нотлогдоогүй. Тэгэхээр электрон тамхи татаж тамхинаас гарна гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Нотлогдсон аргууд бол байна. Тамхинаас гарах никотин орлуулах эмчилгээ, за яг одоо донтолтын эсрэг эмийн эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө гэх мэт юмнууд бол байна. Ягаад гэхээр энэ нөгөө тамхи чинь өөрөө олон улсын өвчтний ангиллаар F17 буюу одоо донтолт эмгэг үүсгдэг юм тусдаа бие даасан ийм өвчнөтэй. Тэгэхээр энэ өвчнийг эмчлэх тусдаа эмнэлэг зүйн заавар удирдамж гэж байдаг. Тэр заавар удирдамжийн дагуу одоо шинжилгээ ухааны нотлохын суурилсан аргаар бол тамхинаас бол гарна. Тэрнээс биш электрон тамхиг татснаар бол тамхинаас гарна гэсэн юм бол байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байр суурь ийм байдаг шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд нэгэнт Монгол улс төдийгүй олон улсад бас нөгөө ийм түгээмэл ташаа ойлголт энэ яагаад байгаад байна гэхээр эн чинь тамхины компаниудын маш одоо асар түрэмгийн маркетинг явж юм л та ерөөсөө дээр дооргүй. Тэгээ энэ ерөөсөө хэрэглээг өгшүүлж байна. За тэгээд Монгол улс шиг электрон тамхи одоогийн хуулиараа зохицуулаагүй байгаа улсад бол энэ бол одоо асар одоо их тамхины компаниуд бол боломж олгож авах шиг байна л да, харамсалтай нь. Тэгээд ийм өвчтэй маркетингийн үр дүнд бол асар их хүүхдүүд тамхинд донтож цаашид өшөө одоо мансууруулах донтуулах бусад төрлийн бодисон донтох суурэ тавьж байгаад нь бол одоо бас айгүй харамсалтай байна. Одоо чиний үед электрон тамхи бүр 20 ажилтай хэл дээр. Тийм боломж одоо хуулиндаа оруулаад өгч. Тэгвэл өөр ямар нөхцөл байдал үүсвэ. Жишээ нь би бол одоо сонсож байгаагаар хуулиараа хориглож гисэн улсуудын тоо нэмэгдээл байгаа. Тэр байтугай тэр тамхиг үйлдвэрлэж байгаа улсууд нь өөрсдөө дотоодын хэрэглээндээ хориглосон ч илүү иймэрхүү өөрчлөлтүүдийг хийвэл яваад байгаа юм л. Энэ тэгэхээр нөгөө хүний эрх гэдэг асуудал бас нөгөө талаас зөхөх гээд лах шиг байна л да. Электрон тамхины хувьд бол үнэхээр бас юм хүүхэд залуучуудыг түрүү хэлсэн шүү дээ, Эрдэнэхүй эмчийн хэлсэн бидний ч одоо харсан судалгаагаар тэр тамхи электрон тамхи үйлдвэрлэгч чинь бүгдээрээ нэг компаниуд байхгүй юу. Тэгээ уламжлалт янжуур тамхины одоо томоохон компаниуд чинь янжуур тамхины хэрэглээ хөгжингүү улсуудад одоо энэ 25 өсдөг багасаад ирэхээр тэрийг орлох тэгвэл нөгөө шүүлтүргүй тамхи хийж байгаа шүүлтүртэй тамхи хэлсэн шиг янжуур тамхиш электрон тамхи гэдэг имийг гаргаж ирээл халаадаг тамхи гэх тээ. Яг ингээд нэг гараараа янжуур тамхи нэг гараараа электрон тамхи байгаа.
аваад эндээсээ ашиг олоо сууж идэг компаниуд байхгүй юу. За энийг чинь бол дэлхийн нийтээрээ хараад ер нь электрон тамхи гэдэг чинь ялангуяа янз бүрийн өнөр бодис одоо хийждэг болохоор хүүхэд залуучууд руу их татаад байна. Тэгэхээр нөгөө бүр 10 настай 15 настайгаар янжуур тамхины хэрэглэгч эсвэл энэ донтолт ийм тамхины хэрэглэгчийг бэлдэх юм арга болоод байна гэдэг утгаар нь олон улсууд хорж эхэлж байгаа. Энэ оны 5 сарын байдлаар бол нийтдээ 46 улс тас хорьсон байна. Ялангуяа манай Аз, Ном хундлайн улсууд дотор Сингапур, Индхэг, Тайланд, Вьетнам гэд энэ улсууд бол ерөөсөө хорьсон худалдагыг нь. За 82 улс бол ерөнхийдөө хуулийн зохицуулт хийж байна. Тэгээ одоо бидний нөгөө ардаг Америк нь байна уу, баруун Европын улсууд нь байна уу те, Австрали, Шинэ Зеланд нь бол за Америктэй ч хуулийн зохицуултанд оруулъя. Дээр нь ч нөгөө донтолт одоо руу бүр их хөтлөхгүй тул никотины хэмжээнд нь хязгаар тавьж гин. Эсвэл яг гол нь нөгөө хүүхдүүд ороод байгаа учраас нөгөө гой үнэр амттай ямиг нь хориглох ингээ 20 улсын зохицуулт орж байгаа. Манай Монгол улс тэгээ нэг Африкийн нэг 10-аад улс, Өмнөд Америкийн нэг 10-аад улс ямар ч зохицуултгүй өдий хүртэл задгаа явчихж байгаа. Энийг бол иргэдээс бол мэдээж энийг тас хорсон зүйтэй л гэсэн саналууд ирж байгаа. Тэр санал асуулгуудыг явуулж үзсэн, судалгаа хийж үзсэн. Ер нь бол тас хориол гэсэн асуудал тавьж байгаа. За яг нөгөө талаар нөгөө одоо парламент бол мэдээж энэ зөвшөлтслийн энэ одоо бодлого гаргах асуудал энэ дээр нэгэнт одоо хэрэглээнд ингэж хүчтэй орцсон юмыг шууд тас хорих юм бол дахиад хар зах зээл ч юм уу үүсэх магадaltaй. Тэгэхээр алгуур үе шаттай арга хэмжээ авсан дээрээ гэдэг ийм бодлогын бас арга хэмжээ байдаг. Тэгэхээр бидний хувьд бол эхлээд ямар ч гэсэн хүүхдүүд маань ороод байгаа. Энэ бол ерөөсөө хүүхдүүд өсвөр үеийнхнийхээ хамгаалах хууль байхгүй юу? Яагаад гэвэл тамхи татдаг, тамхинд орцсон хэрэглэгчдийн 90% нь 18 наснаас өмнө тамхинд орцсон байд. Том болчоо тамхинд орох магадлал бага. Ерөөсөө бага наснаасаа орчих юм бол тамхинаас агарч чаддгүй, тамхины хэрэглэж болчдөг. Тэгэхээр одоо 18 нас хүрээгүй, 21 нас хүрээгүй хүүхдүүд өсвөр үеийнхнээ тамхиталтаас хамгаалах нь бид нар тамхиталтгүй үеийг одоо бүтээх хамгийн оновчтой арга зам. Тэгэхээр хүүхдүүдийнхээ хамгийн их одоо татагтаад байгаа юмнууд дээр нь арга хэмжээ авъя. Янжуур дээр нь тэр татврын арга хэмжээг нь авъя. Электрон тамхитын хуулийн зохицуулъя, маркетинг хийлгэхээ болъё, үнэр амтыг нь хорьё те. Энэ асуудлуудаа шийдэжээ. Тэгээд энэний бодлогын үр дүн гараад ирэхээр дараагийн алхамд руу орж болно те. Үр дүн гараад. Ийм байдлаар бол бид нар бол хуулийн төсөлтөө үзэл баримтлаг нэс. Тэгэхээр энэ манай хууль бол татврын хууль биш, хуурай хууль бүрч биш. Манай энэ хууль бол бид нар одоо олон мэрэгжлийн байгууллагатай мэрэгчлэтнүүдтэйгээ төрийн албан хаагчтайгаа хамтарч боловсруулсан. Энэ бол ерөөсөө гол чиглэж байгаа юм л хүүхэд өсвөр насныхныхаа тамхиталтыг бууруулахад гол хүчээ хаяа л гэсэн юм зорилготой байна. Хинэггүйгээс бол тийм үү хавдар гэдэг үгийг сонсч л гэж жоохон цочроо авах гээд идэм болоо та гэж зүгээр ажиглагдаад байт. Агдлыг чинь хавдар гэдгээс наа зөвхөн одоо энэ альч нь ч янз бүрийн ч электрон ч өөр бусад эрхтнүүдэд одоо магадгүй 11 12 наснаас эхэлчихэд нэг 22 насны дээрэл бас хэцүү юм сонсох гээд байна шүү дээ. Тийм саяны асуултанд хариулсан яг таны найзын асуудал байхгүй. Ерөнхийдөө бол хэдийгээр хавдар тамхи гэдэг ч юм уу зүрх судасны өвчин тамхи, чихрийн шижин тамхи, эсвэл амьсгалын өвчин, уушгины хавдарч гэдэг нь эдгээрийн хооронд нойр улчирхай хавдар тамхи хоорондын ингээд маш олон хамаарлал ингээд батлагдсан байхгүй дэлхийд. Батлагдсан ч гэсэн энийг эргэлзээтэй байдлаар харуулахыг тамхи үйлдвэрлэгч нар зорж байгаа байхгүй. Тэгэхээр энэ төр хугацаагаар нөгөө ийм одоо хэрэглэгч нарыг бий болгож байлгахын тулд тэдгээргээ байнгын хэрэглэгч нар байлгахын тулд яаж яах вэ гэхээр тэр нэг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг ийм эргэлзээтэй харагдуулаад харин хүмүүсийг тайвшруулах одоо энэ хоргүй шүү гэдгээр тайвшруулах итгэл төрүүлэх тийм механизмуудыг ийм одоо бий болгож байгаа юм. Тэрнийх нь одоо нэг төлөөлөгч нь одоо тэрнийх victim гэдэг юм одоо тэрийг одоо хүлээж авах хохирогч нь болохоор танаа найз болж байгаа байхгүй. Яг тэрүүн шиг маш олон өвчин уусч байгаа. Гэтэл бид нар өнөөдөр чихрийн шижин чимээгүй хавдар болчлоо гэд нэрлээд байгаа. Гэтэл мэдээж эрг таргалалт нөгөө хоол хүнсний аюулгүй байдал тийм өөрсдийн амьдралын хэм маяг орж байгаа. Гэтэл тэрний чинь бас нэг үндсэн шалтгаан буюу таргалтынхаа өмнө зогсож байгаа шалтгаан тамхи байгаа байхгүй. Яг л тамхи чинь өөрөө хүний биед орохлоор тэр олон хорт бодисод орохлоор судасны ханыг гэмтээдэг тийм ээ нойр улчирхай эсийг гэмтээдэг тэр эсийн дотоод явж байгаа циклүүдийг өөрчилдөг нөгөө булчирхай инсулин гэдэг одоо бидний мэддэг даавар гэдэг шүү дээ тэр дааврын мэдрэг чанарыг нь бууруулдаг гэх мэтчлэн маш олон шалтгаан байна. Дээр нь тэнгуут нөгөө таргалалт хөдөлгөөнгүй байдал хоол хүнс агаарын бохирдол нийлээд ирэхлээр эдгээр чинь маш том аюултай юм өсөж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид бүхэн энэ дээр юу орж байгаа ялангуяа өсвөр үеийнхэн дээр одоо давхар яриа л да өсвөр үеийнхэн дээр юу өсөх чинь гэхээр богино хугацаа урт хугацааны гэсэн хоёр хэлбэрээр юм өсөх нь шүү дээ. Богино хугацаанд бол амьсгалын замын юм уу бөгшүүлэх тийм ээ бронхит ч гэдэг юм уу
архыг бөглөрөлт өвчин маягийн тийм зүйлүүдийг үүсгэн зочмог хэлбэрээр гэтэл тэрний цаана насан туршдаа нас ахт тусам хор тадрын чихрийн шижин гэдэг энэ өвчнүүд нойр улчирхай эмгэгүүд гэдэг ингээ үүсэх нь ойлгомжтой боловч яг бас нэг сүүлийн үед гарсан судалгаа байгаа. 23 онд гарсан энэ судалгаа байгаа. Энэ судалгаа юу вэ гэхээр өсвөр үеийнхэнд одоо хүмүүс тамхи татахтаа ингээд тайвшрах гэж одоо татдаг шүү дээ. Ингээл сэтгэл готрохлоор татдаг зүгээр болдог гэж. Гэтэл тамхи таталт өсвөр үеийнхнээсээ эхлээд татаад энэ 19 жил дагсан энэ судалгааны үр дүнд яасан бэ гэхээр энэ тамхи татснараа тамхиталт нь өсвөр үеийнхэнд 3-5 жилийн дотор ерөөсөө anxiety гэж ярьдаг энэ юу гэдэг одоо ийм сэтгэл түвшил байнгын ийм сэтгэл түвшилтэй 50 бус байдлыг үүсгэдэг юм байна. Аажимдаа сэтгэл готрол руу дагуулдаг юм байна гэж 19 жил судалсан судалгааны үр дүнд тэгж гаргасан байгаа байхгүй. Гэтэл бид нөгөө сэтгцийн эрүүл мэндийн тэрийг бол тоодгүй. Тэнгүүт нөгөө хүмүүс чинь нөгөө тамхинаас амралтаас тамхиа татхлаар нэг 50 болоод байгаа юм шиг улам өөрөө хэвийн байх ёстой зүйлд илүү юм сэтгэл түвшилттэй болчтой. Байнгын юм сэтгэл готролтой, сэтгэл түвшилттэй гэх мэтчлэн зүйлийг үүсгэж байгаа. Тэнгүүтээ тэрийгэ тамхиараа аргалахгаа явуулдаг. Тамхин тэрийг улам гүнзгийрүүлээд идэг. Дээр нь тамхин би чамаас салахгүй шүү гэд нөгөө байнгын даслыг үүсгэж байгаа. Тэр даслаас бол хэр баргийн хүн гарахгүй. Тийм ч сая намжим гişүү хэлж штэ. Нийт бага насндаа тамхи татсан 18 наснаас өмнө тамхи татсан хүмүүсийн зөвхөн 20% нь л ерөнхийдөө 20% нь тамхи цаашаа татахгүй чаддаг. Гэтэл нийт 87 одоо тамхи татагчдын 87% нь болохоор 18 наснаас өмнө тамхи татсан хүмүүс байдаг. Ерөнхийдөө баг 90% гэсэн шүү. Тэн бага наснаас өмнө тамхи татсан бол тэгэл дахиж гарахд хэцүү. Үнэхээр сэтгэлийн хат болон бусад маш олон юмнууд хэрэгтэй. Яг л тэр никотин гэдэг бодис чинь тийм айхтар тэр хүмүүсийг дасалт хүргэдэг байна. Одоо энэ хуульд өөрчлөлт ороод за шинэдэ татвараа нэмжиж байгаа. За сурчлагын дээр тодорхой хэмжээний хялтуудыг ингээд тавих баг. Яг манай шиг ийм хуулийг батлаад үр дүнд хүрсэн гадны жишээнүүд юу нэг хэрэгтэй бол нөгөө тал дээр одоо чинь амжиг гिचүүлээд энэ хардталтууд байна гэдэг одоо лоббинд орсон ч юм уу нөхдүүд энэ тагимтар сууж байгаа юм шиг. Тэднийг одоо юу гэдгийг хамгаалах гэдэг юм уу тэднийг бас нэг лоббинд оруулахгүй байх хувилбар гэж юм байх. За ингээд ер нь бол тамхины хяналтыг цогцоор нь татвар за зохицуулт бүх одоо empower гэж би хэлээд байна тий. Энийг зохицоор нь хэрэгжүүлснээр одоо энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулсан $1 нь буцаад $9 буюу түүнээс дэш эдийн засгийн утгаараа өргөж өгнө нийгэмд гэсэн юм байдгийн. За эрүүл мэндийн утгаараа бол энэ нөгөө хамгийн гол бидний одоо индикатор бол ерөөсөө тамхины хэрэглээ буурч үгүй юу гэдэг асуудал. Тэрэн дээр одоо нөлөөлдөг маш том нөлөөлөгчүүдэд ялцчихгүй татвар үнийн бодлого. Тэгээд энэ бүр гарцсан судалгаа байхгүй юу? Тамхины татварыг 10%-аар нэмэгдүүллээ. Хэрэглээг 4-5% бууруулна. Тэрнээс ч илүү бууруулж болно. За тэгээд татвараа нэмэгдүүлээд тамхиныхаа одоо хяналтыг сайжруулснараа тамхиныхаа хэрэглээг бууруулж байгаа улсууд бол байна. Ер нь бол олон улсад бол ер нь тамхины хэрэглээ буурж явна шүү дээ. Тий ягаад гэхээр нөгөө шинжлэх ухааны одоо нотлохоонууд ч гэсэн одоо цаг явах тусам одоо тий улам их одоо ихээр гарж ийн улам нотлохоонууд батлагдж ийн тэгээд яг айжмдаач гэсэн ингээд хүмүүст бас ингээд мэдэгдэж байна л да. Тэгэхээр нөгөө уламжилт тамхины хэрэглээ бол буурж ийн тэгээ энэтэй зэрэгцээд хамгийн гол нь тэр нөгөө тамхины зах зээлээ авч үлдэх гэсэн тамхины компаниудын нөгөө шинэ арга тактик тийм ээ. Энэ одоо дэлхийд даяар 9 электрон тамхиг бүр ингэж хэрэглүүлж тэ донтуулж байгаа нь бас сөрөг одоо үзэгдэл болоод яваад байгаа юм. Тэгэхээр жишээ бол зөндөө байна. Тухайлбал одоо манай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон талаан баруун бүсэд бол Австрали улс тухайлбал тамхины татвар нэлээд өндөр сайтай улсуудын нэг тамхины хэрэглээг бол маш сайн бууруулж чадсан ийм жишээ бол байдаг. За түрүүн амт үнэрийг хориглох гэж ярьсан. За амт үнэрийг хориглоснороо бол одоо яг амт үнэртэй тамхин бүтээгдэхүүнийг хориглоснороо хэрэглээ буурсан дэлхийн улс орнуудын зөндөө олон жишээ бий. Энэ дээр одоо хинэмжим гишүүний хуулийн танилцуулга дээр ч гэсэн зөндөө одоо маш нотлоготой судалгаатай танилцуулгуудыг бол гаргасан байгаа. Тэгэхээр ер нь товчхондоо бол энэ хуулийг одоо бидний боловсруулсан энэ чигээр одоо хэрэгжүүлэлээ батлууллаа гэхэд бол үр дүн бол гарна. Яаж үр дүн гарах вэ гэхээр 2030 он гэхэд тухайлбал тамхины хэрэглээг 14%-аар бууруулна гэсэн юм прогноз байгаа. Татвар нэмэгдээ тодорхой хэмжээний орлого олж ирэх нэ. За тэрийг буцаагаад юунд зарцуулах талаар яг төсөл дээр юу байна? Энэ нөгөө хуулийн гол үзэл санаа бол ерөөсөө татварын асуудал биш.
тамхины бүтээгдэхүүний ч асуудал бол биш. Ерөөсөө хүүхд залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалах асуудал байгаа тийм. Тэгэхээр урд нь бол яг хуу тамхины онцгой албан дотроос нэг тодорхой хувь нь эрүүл мэндийн дэмжих санд ороод ингээд хөтөлбөрт зарцуулагдана гэжсэн боловч ерөөсөө үр дүнгүй байсан юм билээ. Тэгээ ихэнх одоо үнийн дүн бол зүгээр төсөв рүү очоод тэгээ нэг одоо юу гэдэг сумын захиргааны байшингийн засвар ч юм уу эсвэл нэг төрийн байгууллагын тоног төхөөрөмж болоод явцдаг байсан байхгүй. Эргээд бид нар энэ тамхиталтайгаа тэмцэх тэр юм зөрөөсөө зарцуулаагүй. Тэгээ дэлхийн одоо тамхины хяналтын суурь конвенцаас бол биднэрт бол хоёр юмыг л маш сайн зөвлөж байгаа. Та бүхэн одоо тамхины хяналтын суурь конвенцад ороод энэ суурь конвенцийн хэрэгжилтийг харахад хоёр юм дээр маш сайн анхаарахгүй болохоо байжээ. Нэгдүгээр та нар соён гэгэрүүлэх ажлаа хий. Олон нийтийн радио, телевиз одоо хэрэгслэр бол энэ тамхины хор хөнөөлийг сурталчилсан энэ юм чи ерөөсөө явахаа болчихжээ. Хоёрдугаар тамхиныхаа татврын бодлогыг сайн хий гэдэг энэ хоёр байхгүй. Тэгэхээр бид нар бол яг хүүхэд өсвөр үеийнхнээ эрүүл мэндийг хамгаалах цаашаа эн чин хүүхдүүд маань аав ээж нар болон Монгол улсын л одоо үнд сул шүү дээ. Тэгэхээр энэ эрүүл мэндийг хамгаалахын төлөө энэ тамхиныхаа татврын тодорхой хувийг заавал зарцуулдаг болъё гэсэн зорилгоор тамхины одоо энэ онцгой албан татврыг 3 зүйлд зарцуулъя гэж байгаа. Нэгдүгээрт бол ерөөсөө хүүхдийн үдийн шимт хичээлтэй хоол ун дээр хангах асуудал. Үдийн цай хөтөлбөр байж байгаад үдийн хоол хөтөлбөр болсон. Дөнгөж одоо бага ангийнхантаа өгж байгаа хангалтгүй байна. Монгол улсын хэмжээнд үзэхэр хүүхдүүдийн шимт хичээл одоо витамины дутагдал тураал бас өндөр болчихно. Сэтгэл эмзэглүүлэг нь асуудал. Энийг ядаж бид нар боловсролын байгууллагаараа дамжаа шимт хичээлтэй холтоолъё. Хоёрдугаар донтолтын асуудал. Хар тамхи, айрах, тамхи гэдэг энэ бүх донтолтын асуудлаас хамгаалах хамгийн гол юм бол хүүхдийг чөлөө цагаа зөв өнгөрүүлэх, орчныг бүрдүүлэх. Бид нар хүүхдүүдийнхаа спорт залын газрыг улгаалаад авцсан. Бид нар ч яг одоо энэ төр сүүлийн 30 жил те гар утсан дээрээ л одоо хүүхдүүд маань донтж шүү дээ тий. Нөгөө чөлөө цагаа өнгөрүүлдэг ногоомд цэцэрлэг парк нь байгуулсан. Тэгэхээр энэ татвараараа ерөөсөө хүүхдүүдийнхаа спортын хөтөлбөрийн хүртээмж, спортын барилга байгамж хүртээмжийг сайжруулъя. Спортоор дамжуулж ерөөсөө нөгөө донтолтод автахгүй байх бол хамгийн үр дүнтэй арга гэдгийг дэлхийд дахинаа баталсан. За 3 дугаарт нь манай эрүүл мэндийн салбарынхны энэ тамхинаас үүдэлтэй өвчл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нь энэ мөнгнөөс нь зарцуулъя гэдэг ийм 3 юмд бид нар энэ татвараа зарцуулна шүү. Тэгэхээр энэ бол нөгөө төсөв бүрдүүлэх гэж байгаа ерөөсөө зорилго байхгүй. Эргээд тамхиталтайгаа тэмцэх эрүүл Монгол хүүхдийг бүтээхэд л зарцуулах татвар байх ёстой шүү гэдэг одоо үзэл санааг бол тусгасан байна. Энд дээр нэг юм хэлж байна. Ерөнхийдөө тамхины татварыг өсгөөд энэ эсвэл тамхины одоо буурах шалтгаан Монгол улсад бий болгоё л да. Ингээд бодлоо гэхэд ерөөсөө хавдрын өвчл 30% доор хаяж буурна. Доор хаяж дагаад амьсгалын замын өвчлөлүүд буурна. За энэ үсэд байгаа чихрийн шижиг өвчин болон тийм ээ. Уушгины одоо хурц халдварт өвчнүүд шууд буурах хэвээр. Тэгэхээр энэ буурах нь юутай холбоотой вэ гэхээр бидний өнөөдрийн ганц яриад байгаа энэ тамхи гэдэг асуудалтай холбоотой. Тамхины индастри буюу үйлдвэрлэл гэдэг юу хийгээд байна вэ гэхээр ерөнхийдөө бид бүхний одоо амьдарч байгаа энэ амьдралын чанартай амьдрах хугацаанаас мөнгөөр бидний мөнгөөр хор өгөөд тэндээсээ буцааж худалдаж аваад байгаа байхгүй. Бид нэр 40 наснаас эхлээд ер нь Монгол хүний амьдралын чанар шууд буурч байгаа. Энэ дэлхийн эрүүл мэндийн болон ЮНИСЕФ-ээс гаргасан тоо байгаа. Гэтэл өөр улс оронд бол 50 наснаас дээшээ тооцож байгаа. Гэтэл бид нар өхөн эд ажлын үедээ 40 наснаас эхлээд ямар нэгэн эмнэлэг болон бусад асуудлаар амьдралын чанар муутай учраас алдж байгаа хоног жилүүд нь маш их болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ 1.6 сая жилч гэдэг юм уу ингээд тооцсон судалгаанууд байгаа. Тэгэхээр бид нар нэг жилд 1.6 сая жилийг амьдралын чанартай өнгөрүүлэх, эдийн засгт оруулах болон үр хөвгтөг амьдрах тийм чанартай амьдралын хугацааг алдаад байгаа байхгүй. Тэр нь өвчин байж бол нас оролттой байж болно гэх мэт шүү дээ. Тэгэхээр ингээд бууруулах ач холбогдолтой. За баярлалаа үзэгчид, тэр улсын их хурлаар тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ер нь хэлцгийг дэмжээ гэсэн ийм шийдвэр гараад ингээд цаашдаа одоо үргэлжлүүлээд хилцүүлэг өрнөд явах бах. За энэ хүрээндээ бид яг энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гишүүд болоод за энэ салбарын хүмүүсийг үрж орцуулж та бүхэндээс яг энэ хуульд орох гэж байгаа өөрчлөлтийн талаар та бүхэн мэдээлэл хүргэлээ. Зочдоо дахин танилцуулъя. За миний баргамаар талаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын халдварт бус өвчнөд урьдчилан сэргийлэлт хяналт хариуцсан мэрэгжилтэн болормаа. За мөн улсын хурлын гишүүн Номин Чимэг, за мөн эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Цэцэг сайхан хүний их эмч доктор Эрдэнэ хүн нар манай студид ажиллаа. Өдөр хурлаа авсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.